Сайн байцгаана уу? Санхүүгийн боловсролын агуулгын хүрээнд санхүүгийн луур телевизчлийг Монгол банкны олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн эдийн засагч Баттуултай хамтран заана. Өдрийн мэнд өгшөө. За өдрийн мэнд хүргэе. Санхүүгийн луурын шин чанартай гэмт хэргийн улмаас байгууллага болон иргэдэж учирсан хохирлын хэмжээ 2016 онд 2 орчим тэрбум төгрөг, 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум байсан бол 2019 оны 12 сарын байдлаар 13 тэрбум болж өссөн байна. Санхүүгийн залин луурт өртсөн иргэн асар их хэмжээний сэтгэл зүйн дарамтанд өртөж байдаг. За тэгвэл ямар төрлийн санхүүгийн залин луурт иргэн өртдөг юм бэ? За сайн бацгаана уу. Тэгэхээр ер нь бол энэ санхүүгийн луур гэдэг зүйл маань бол одоо 8 настай болчраас 80 настай боорол хүртэл бүх төрлийн хүмүүст бол одоо хамрагддаг ийм зүйл байж байгаа. Тэгэхээр ер нь та бүхэн санхүүгийн залин лууртай холбоотой ер нь ямар төрлийн зүйл байдгийг одоо бас миний ярих зүйлээс ойлгож аваарай. За юун түрүүнд бид нар бол карт одоо компьютертэй ер нь бол нууц үг пин код гэж нэг чухал зүйл байдаг. Тэгэхээр пин код дээр бид нэр хөвчлэн өөрсдийн нөгөө сайн мэддэг тоо одоо төрсөн онсаар байд юм уу эсвэл одоо хамаатныхаа хүний утасны дугаарч гэдэг юм хүмүүс эргээд илрүүлэхэд одоо маш тийм амархан зүйлсийг бол сонгож авдаг байгаа. Тэгэхээр аль болох энэ дээр тийм хүмүүсийн мэддэг биш тийм тоонуудыг пин код дээр сонгох нь юун түрүүнд чухал байгаа. За мөн пин код дээр хэд хэдэн ийм одоо адилхан карт ч юм уу одоо нууц үгнүүд дээр адил тоонууд авдаг. Энэ нь бас өөрөө санхүүгийн луурын бас хохирогч болох магадaltaй байдаг учраас карт одоо тус бүрээ өөр кодтай байх нь чухал байт юм аа. За хин нэгэнд бас нууц үгээ хамаагүй хэлж болохгүй, хин нэгэнд бас одоо хадгалж одоо бичүүлэх ч юм уу эсвэл одоо өөрөө цаасан дээр авч үлдэж болохгүй бах нэ. Таны картыг хүмүүс мэдээд авчих нэ. За мөн бид бүхэн хүн болгон их хвчлэн компьютер ашиглаж байгаа. Тэгэл ажлын компьютерээс ахуулаад гэрийн ноутбук хүртэл байж байгаа. Тэгэхээр компьютерийг бид нэр бас нууц үгийг ашиглахдаа үг, үсэг, тоо зэргийг одоо хамтгаж ашиглах нь бол маш чухал байдаг. За мөн компьютерийн дэлгэц автоматар таныг буснаас одоо 1 минутын дараа ч юм уу цойжлогдох ийм боломжийг бас тохиргоог нь хийж өгөх хэрэгтэй. За мөн өөрийн компьютер дээр янз бүрийн одоо ирсэн мэйлийг шууд нээх зэрэг нь бол таны компьютерыг эрсдэлд оруулах ийм сөрөг нөлөө бас байд юм байна. За сүүлийн үед бол дэлхийд дахинд бол онлайн худалдаа бол маш эрчимтэй бол хөгжсөн. Тэгэхээр үүнийг дагаад бас санхүүгийн луур одоо аливаа вирус ч юм уу нэвтрэх юм боломж бол бий болоод байгаа. Тэгэхээр онлайн худалдаа ихтэй айл болох өөрийн үндсэн компьютерээс бас хийхгүй байхыг чухалчилдаг. Одоо гадны өөр компьютерээс их юм бол таны мэдээлэл алдагдах магадлал нь бас бага байд юм байна. За мөн онлайнаар одоо ямар нэг хаяг руу нэвтрэхдээ эхний хаягийг нь бол харж явах хэрэгтэй. Тэгэхээр HTTPS гэсэн ийм тохиргоотой хаяг байх юм бол энэ бас одоо аюулгүй гэсэн ийм үг. Тэгэхээр S гэдэг үсэг байна уу, P-гийн араас гэдгийг бас та бүхэн шалгаж байгаарай. Ихэвчлэн одоо залилын хийж байгаа хаягн дээр бол энэ S гэдэг үсэг нь бол байдгүй. Тэгэхээр энэ S үсэг нь байснараа энэ тухайн үеиг хаяг одоо илүү юм баталгаатай найдвартай шүү гэдгийг бол харуулж байгаа. За мөн таны хаягны уртталт бас чойжны зураг байж байгаа. Тэгэхээр цоожны зураг байна уугүй бас ажиглаарай. Хэрвээ байх юм бол энэ хаяг баталгаатай хаяг гэсэн үг ээ. За бид нэр хувийн мэдээлэлээ бас устгахдаг устгахтаа зарим улсууд бол амар чухал баримтаа дундуур нь ганцхан уураад хогийн савар үйчдэг. Эргээд нөгөөх нь хүмүүс авч уншаад одоо санхүүгийн луур залинд орох эсвэл нууц мэдээллийн авах юм боломж гардаг. Тэгэхээр чухал баримт бичгээ заавал ийм устгадаг тийм машинаар устгуулах. За эсвэл одоо шатах зэрэгээр бол найдвартайгаар устгах байх хэрэгтэй. За мөн өөрийн одоо хэрэгтэй баримт бичиг бол тийм найдвартай сав цоочтой авдранд бол хийж явах нь бол чухал байна. За бид нэр хүн болгон бол дансны хуулга байждаг. Одоо хүн болгон данс ашиглаж байгаа. Тэгэхээр хуулгаа бид нэр үздэг. Тэгэхээр энэ хуулганаа байнга шалгаж явах нь чухал. Яг тэгэхээр таны хуулгаа харангууд ямар нэг тийм сэжигтэй дүнтэй гүйлгээж эсвэл одоо таны мэдхгүй дүнгээр зарлаг гарч юу гэдгийг бол сар болгон та дансныхаа хуулгыг аваад шалгаж явах нь чухал. За мөн та дансаа утастайгаа илүү холбочвол одоо ямар нэгэн сэжигтэй гүйлгээ гарахад таны одоо утас руу гүйлгээ хийж байгаа дүн бол мессежээр ирж идэг. Тэгэхээр эндээс бас хянаадах боломж бас байдаг шүү. За ATM дээр одоо бид бүхэн мөнгө авахдаа пин кодоо бол аль болох хүмүүст харуулахгүйгээр одоо пин кодоо хийх хэрэгтэй. Хэрвээ хүн хажуучаа ойртоод ойрхон байх юм бол санал тавиад та жоохон холж өгсөн үү гэж хэлээд нууц үгээ хийж явах нэ. За мөн нууц үгээ хин нэгэнд одоо харуулсан ч юм уу эсвэл хин нэгэн мэдсэн юм шиг санагдвал
одоо нууц зүгөө үргэлж сольж явах нь бас чухал байна. За мөн ATM-ээс бид бүхэн мөнгө авахдаа бас аль болох те нэг үйлчлүүлж ирсэн ATM дээр очиж байвал зүгээр. Яагаад тэгэхээр тухайн одоо ATM-ийг бид нэр одоо мэддэг гэсэн үг. Энэ нь юу гэсэн үг гэхээр ямар нэгэн одоо өөрчлөлт ороход бол бид нэр анзаардаг гэсэн үг. Аль болох гүйлгээгээ 70-80% нь нэг одоо мөнгөний одоо машин дээр очих нь чухлаа. За жишээ нь энэ зурган дээр харах юм бол эхний зурган дээр одоо мөнгө карт хийдэг хэсэг дээр ийм нэмэлт ийм доголь шиг юм харагдаж байгаа. Тэгэхээр энэ бол заллин мэхлэгч бол өөрийн програмтай чипээ одоо ингээд суулгасан байна. Тэгэхээр эндээс бас хараад хүний мэдээллийг уншиж хуулж авах юм боломжл гардаг. За мөн одоо дараагийн зурган дээр таны ингээд код хэсэг дээр давхар ийм хавтан шиг ийм одоо код хуулж авдаг зүйлийг бол тавьсан байж байгаа. Тэгэхээр энэ дээр бас таны одоо мэдээллийг бас хуулж авдаг. За ATM дээр бас одоо бас ажиглавал жижигхэн юм камер нэмэлтээр байна уу? Энд тэнд нь тухайн одоо ATM-ийн одоо оролцоогүй материалын зүйл байна уу? Энтрийг маш сайн шалгаж явах хэрэгтэй. Хэрвээ одоо ямар нэгэн өөрчлөлт бий болох юм бол тухайн ATM-ээс мөнгө авахгүй байх эсвэл одоо холбогдох байгууллагад нь мэдгэж явах нь чухал юм байна. За хэлийн чандад байгаа хүмүүс бас хоорондоо мөнгө шилжүүлэх асуудал их гардаг. Энэ дээр бас заллин мэхлэлтийн бол нэлээд кейсүүд байдаг. Ер нь бол хэлийн чандаас мөнгө одоо шилжүүлэхдээ тухайн шилжүүлж байгаа байгууллага чинь хэр найдвартай вэ гэдгийг бол нэгдүгээр шалгах хэрэгтэй. Хоёрдугаар тухайн гүйлгээ мөнгийг хийсний дараа яаралтай богино хугацаанд би энэ рүүгээ одоо утасдах имэйлээр харьцаж хагаад мөнгө орсон уу эсэхийг бол шалгаж байгаарай. За лөөвөр дотор бас хамгийн одоо өргөн хэрэглэгддэг зүйл бол санхүүгийн пирамид буюу одоо лөөврийн пирамид гэж байдаг. Тэгэхээр энэ лөөврийн пирамид гэдэг нь энгийнээр тайлбарлах юм бол одоо та нэг тэдүүн олж ирээд ийм урамшуул аваа гэсэн иймэрхүү өнгө айсыг одоо сонсоогүй юм бол байдгүй бах. Тэгэхээр энэ тэдүүн хүн олж ирээд доодох хүнээс мөнгөний аваад дээд хүнд нь урамшуулах байдлаар ингэ яваад байдаг. Тэгээ энэ ч одоо санхүүгийн нөөц бололцоо хязгаарлагдмал учраас хамгийн сүүлийн улсууд нь бол мөнгөгүй хөлдөж хохирдог байна. За энэ бол 1900-аад оны эхэнд бол Америкт анх одоо үүсч бүртгэгдээд хуулиар бол хориглолцсон байдаг. За манайд бас одоо сүүлийн үед хууль хяналтын байгууллагууд бас энэ дээр илүү анхаарч ажиллаж байгаа. Тэгэхээр өнгө хэлбэрийн үед бол маш олон янз бүтээгдэхүүн байж болно, үн цаас байж болно, тэ эсвэл зүгээр одоо хоорондоо хүмүүс яриад мөнгө чинь гэж өсгөнч гэдэг юм уу, тэ маш олон юм хөвлбөр байт юм а. Хэрвээ одоо та тэдүүн олж ирээд тийм урамшуул өгнө л гэж явах юм бол цаанаа энэ лөөврийн пирамид байх магадaltaй шүү гэдгийг та бүхэн бас анхаараарай. За төлбөртэй тусгай дугаарын бас лөөврүүд байдаг. Гинтхэн тань руу одоо залгаад танд одоо их хэмжээний одоо шагнал бий болсон байна. Эсвэл одоо таны дугаар дээр азтан бий болж ич гэдэг юм уу те. Хариу мессеж өчнө үү? Эсвэл энэ дугаар руу залгана уу гэдээ асар өндөртэй төлбөртэй дугаар руу одоо мессеж өчүүлэх, залгуулах ингэж хүний мөнгийг бас лөөвөрдөх юм тохиолдлууд бас гардаг. Урьдчилгаа төлбөрийн лөөвөр гэж байдаг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр хөвчлэн одоо би одоо Африкийн улсын нэг тийм улсаас те мөнгө шилжүүлэх ийм төрлийн эрх мэдэлтэн байна ч гэдэг юм. Хүмүүст одоо айл болох одоо ихтгэл төрүүлэх үз мэйл бичээд тэгээ танд энэ хэмжээний мөнгөө би одоо хилээсээ гаргахын тулд эхлээд та надад нэг одоо тодорхой хэмжээний хувь шимтгэлийг ингээ явуулаач. Би дараа нь танд хэмжээний мөнгө өгнө гэж одоо хүмүүсийг залилдаг ийм хэлбэр бол маш олон байдаг. Дараагийн бас нэг лөөвөр бол болзооны цахим лөөвөр гэж болж байгаа. За одоо оюутан залуучууд ер нь ихэнх хүмүүс одоо интернет орчинд бол маш их одоо байдаг болсон. Үүнийг дагаад хүмүүс хоорондоо их танилцж байна. За тэгэнгүүт лөөвөрчд бас одоо хүнийг онилдгоо. Тэгэхээр одоо та бас хүүхдээ те утсаа ашиглаж байгаа хүүхдээ ямар хүмүүстэй танилцж байна, таны хүүхдийн утас руу ямар хүмүүс нэвтэрж байна. За тэр хүүхдээ чинь одоо камераар нь ч юм уу те танаа гэрийн тавилга энтрийг хараад мэдээлэл аваад байж байгаа гинт хэрэгтэн ч байж болно. Тэгэхээр тэрэн дээр бас эцэг эхчүүд хяналтыг бас тавьж байгаарай гэж хэлмээр байна. За мөн гадаадаас ингээ хүмүүстэй одоо танилцаад за би ингээ очихсан юм аа. Одоо онгоцны пледийн мөнгийг эхэлж шилжүүлээч гэдэг юм уу. Эсвэл одоо өвчтөе хүнээ асарж байгаамаа нэг төр туслаач гэдэг байдлаар одоо мөнгө шилжүүлж авдаг. Дараа нөгөө хүн нь хаяггүйгээр алга болдог байна. За түрүү хэлсэн хэрвээ танд с ิจ гтэй мэйл ирэх юм бол аль болох нээхгүйгээр шууд устгах нь зүгээр. Хэрвээ нээх юм бол таны одоо компьютер руу вирус нэвтрээд мэдээлэл чи хуулж авах ч юм уу ийм тохиолдол бас гардаг. За жишээ нь энд бол одоо лөөврийн зарим цахим шуудангийн жишээг бол харуулж байна. Иймэрхүү хэлбэртэй байдаг бахнэ.
Ажлын саналтай холбоотой бас лөөврүүд их гардаг. За жишээ нь таныг одоо ажилд оруулах гэж байгаа юм өндөр цалинтай ажил байна. Тийм учраас та эхлээ бичвэрийн тийм төлбөрийн хураамж зэргийг одоо эхэлж өгөхийг шаарддаг. За мөн тусгай юм одоо хуурамч офис центр бий болгоод мөнгө энэ төр одоо хурааж авдаг. Хүний ихтгэл үнэмшлэлээр тоглодог бас юм лөөвөр бас байдаг байна. За эрүүл мэндийн эмчилгээтэй холбоотой лөөврүүд бас илбэг байдаг. За жишээ нь үүн дээр бол одоо хорт тавдрыг идэх юм гайхалтай бүтээгдэхүүн гарлаа ч гэдэг юм. Эсвэл одоо тураах бүтээгдэхүүн байна ч гэдэг юм уу те. Хүмүүсийн нөгөө хүсэж байгаа зүйл дээр нь янз бүрийн бүтээгдэхүүн гаргаад тэгээ нөгөө бүтээгдэхүүн одоо хиймэлж үт юм уу, хуурамч үт юм. Эсвэл одоо урьдчилгаа төлбөр мөнгөний аваад лөөвөрдөх тохиолдлууд айгүй их байдаг. Тэгэхээр аливаа одоо эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэрэглэхдээ та бүхэн ямар компани, туршлагатай компани байна уу, олон нийтэд хүлээн зөвшөөрсөн компани байна уу гэдгийг судлаад нөгөө талдаа бас энэ бүтээгдэхүүн хэр найдвартай вэ гэдгийг нас заавал харж байгаарай. Тэгэхээр ер нь шууд ингээд одоо хүний өвчнийг эмчилждэг ч юм уу, шууд тураачдаг ч юм уу тийм бүтээгдэхүүн байсан бол хизээч рекламдахгүй шүү дээ хүн болгоо очиод одоо тэрийг аваад мэддэг болчихно. Тэгэхээр хизээч ийм амар хэлбэрээр ирүүл болоо эсвэл амар хэлбэрээр одоо шууд турчна гэсэн ойлголт бас байдгүй шүү. Тэгэхээр амар хэлбэр зүйлийг амлаад байвал цаана ямар нэгэн тийм лөөвөр байх магадaltaй шүү гэдгийг та бүхэн бас анхаараарай. За ямар нэгэн тийм тасалбар плеттэй холбоотой бол залим эхлэлтүүд бол их байдаг. За жишээ нь одоо хошин шогийн тасалбар ч юм уу, эсвэл одоо томхон тоглолтын тасалбарыг танд хямд үнээр одоо ингэж олж өглөө, эсвэл одоо ингэ нэг шаглалаад өглөө ч гэдэг юм уу те. Гэтэл нөгөөх нь давхар ингэ хэвлэлцэн цаана плет нь байж наан ингэ хүнийг одоо лөөвөрддөг юм аргууд бас байдаг. За мөн одоо шагнал урамшуул хожлоо гэж тань руу гинтхэн мессеж ирдэг. Эсвэл одоо шагнал хоцсонд бол та одоо энэ мөнгө авахын тулд эхний одоо шимтгэл төлнө ч гэдэг юм уу те. Эсвэл одоо тусгай дугаарт өндөр төлбөр авдаг ч юм ийм лөөврүүд бас байдаг бахнэ. Ер нь тэгээд та ямар ч юмд оролцоогүй байхад гинт хийцээч одоо мөнгө хожих их хэмжээний одоо баялагийг олно гэсэн ойлголт байхгүй гэдгийг бас иргэд маань сайн анхаараарай. За хөрөнгө оруулалтын лөөвөр гэж байдаг. Жишээ нь маш одоо их хэмжээний мөнгө олохын бизнесийн санаа боллоо. Та энд одоо тодорхой хэмжээний мөнгө оруулал асар их одоо ашиг олно ч гэдэг юм те. Иймэрхүү байдлаар тэнд одоо амлалт өгж байгаад мөнгөийг ч одоо хөлөгтөж авах юм тохиолдлууд бас гардаг бахнэ. За бас сүүлийн үед гэрээ хаалга тогшиж лөөвөр хийдэг, заллий хийдэг хүмүүс бол ихссэн. За энэ яадгүй гэхээр нэгдүгürt одоо хүнийг одоо байхгүй том усуудын байхгүй хүүхдтэр нь очиод те хаалгын тогшоод хороо юунаас явж гин гэдэг юм. Эсвэл одоо ийм байгууллагаас явж гин ч гэдэг юм. Эсвэл одоо цэвэрлэх хүмүүс одоо явж гин ч гэдэг юм уу те. Янз бүрийн хэлбэрээр гэртэн нэвтэрч одоо юмыг залилж авах. Эсвэл одоо гэрийнх нь мэдээллийг авах, ямар хүмүүс байж байгааг мэддэг. За эсвэл одоо төлбөр хураамж авдаг. Жишээ нь хариуцлага хийх чинь ингээд хуурамчаар мөнгө аваад хариуцлага хийхгүй яваад өгдөг ч юм уу те. Иймэрхүү байдлаар заллийдэг. Тийм учраас танихгүй хүнд одоо хаалгуудад тайлж өгч болохгүй нэ. Хэрвээ тайлах юм бол одоо ямар хүн учиртай гэдгийг баримт бичгийн лавлж шалгаж явах нь чухал байна. За санхүүгийн лөөврийн ийм олон төрлүүд байдаг юм байна. Санхүүгийн лөөврт өртсөн иргэн яах ёстой вэ? За хэрвээ та санхүүгийн ямар нэгэн одоо лөөврт өртсөн бол нэгдүгürt нь одоо айл болох бичиг баримтаа сайн цуглуулад дараа нь одоо санхүүгийн байгууллага болон хуулийн байгууллагад бол хандах эрхтэй байж байгаа. Тэгэхээр ер нь бол иргэдтэй анхааруулж хэлэхэд үнэгүй зүйл гэж юу байдгүй, маш хэмжээгээр ашиг олох ч юм уу, эсвэл одоо танд одоо гайхалтай тийм боломжийг амласан зүйлсээр маш сайн болгоомжтой хандж байгаарай. Ер нь зөв зүгээрэж байгаа таны үд хөрөнгө одоо хэд дахин өснө, хэд дахин та баяжна гэсэн ойлголт бол ховор байдаг шүү. Таны одоо хөдөлмөрлж хөлсөө одоо урсгаж авсан мөнгө бол илүү үнцэнтэй, тэр нь бодит байдаг. Дээрээс нь та одоо санхүү тэ эдийн засгийн мэдлэгээ бол үргэлж дээшлүүлж аливаа эрсдлээс өөрийгөө хамгаалж авах нь чухал шүү. Үнэмшгэд хэцүүж сайхан сонсогдож буй хөрөнгө оруулалт таныг эцэстээ алдагдалд хүргэж болох тул маш болгоомжтой хандж байх хэрэгтэй. Хурдан байж сонгодог арга зам гэж байдаггүй. Хурдан мөнгө олж чаддаг хүмүүс бол зөвхөн лөөвөрчд, залин мэхлэгчд байдаг гэдгийг та бүхэн сайн анхаараарай. Хичээлийг хамтран заасан Монгол банкны олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн эдийн засагч Бат Туулагчид баярлалаа. Өнөөдрийн хичээлд анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.